Монгол улс Улаанбаатар хотноо олон улсын төмөр замуудын ачаа тээврийн хэмжээг тогтоох ийм хурал анх удаа бичлэн болж байна. Ер нь бол 14 онд эхэлсэн энэ хуралдааны үйл ажиллагаа бол 5 удаа хойшилж цар тахлын үед бол дандаа цахимаар хагдаж ирсэн уламжлалтай байна. Тэгээ өнөөдөр анх удаа бичлэн 11 орны Монгол улстай нийлээ 12 орны нийтдээ 200 гаруй төлөөлөгчид оролцсон ийм хурал болж байна. За энэ хурал бол Монгол улсд болж байгаагаараа бол нэгдүгээрт бол давуу талтай. За ер нь сүүлийн 2-3 жил цар тахлын дараа бол эдийн засаг өсөж төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. За цаашлаа бол мэдээж дэлхийн нийтээр сүүлийн үед бол эдийн засгийн хамрал бас зарим улсуудад бас нэлээдгүй ойртож ирж байгаа энэ цаг үед бол төмөр замуудаар ачаа тээвэрлэх хэмжээг аль болохоор нэмэгдүүлэх тал дээр өнөөдөр Улаанбаатар хот нь зөвлөлдөж байна. Цаашдаа мэдээж одоо ялангуяа хөрш зэрэгэлдээ Удмурт хятад улс, Орос улбаны улс мөн бусад улс орнууд манай төмөр замтай хамтан ажиллагатай бусад орнуудаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг аль болохоор нэмэгдүүлэх тал дээр Монгол улс нэлээд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Манай Улаанбаатар төмөр зам мөн зам тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа гэдгийг энэ төсөнд хэлье. Чи ачаа тээврийн үн нэмэгдэж байгаа гэсэн юм юм лээ. Ачаа тээврийн үн бол нэмэгдсэн байхгүй. Яг ер нь бол зүгээр олон улсын хэмжээнд бол аль болохоор экспорт импортын ачаа бараа харьцангуй бас багасж магадгүй гэж тооцож байгаа учраас аль болохоор ачаа тээврийн хэмжээний өртөг зарлаа бууруулахтай нэлээд онцгой анхаарал тавина. Тэгжээж бид нар бусдын ачаа тээврээс гадна өөрсдийнхөө экспортын ачаа нэмэгдүүлэхдээ нэлээд анхаарал тавьж ажиллана. За Улаанбаатар төмөр зам 2024 онд 33.4 сая тонн ачаа тээсэн. Энэ бол бид техник нэвтрүүлэг боловсруулах хүчин чадлаасаа даруй бараг 20% ачааг илүү тээсэн байгаа. Тэгэхээр бид 2030 оны хөтөлбөрт 50 сая тонн ачааг тээхийн тулд замын техник нэвтрүүлэг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос замтай болох, за Улаанбаатар төмөр замыг цахилгаанжуулах энэ ажлыг бол зайлшгүй хийх шаардлага өнөөгийн цаг үед тулсан байна. Тэгэхээр дэлхийн төмөр замуудын хөгжлийн чиг хандлага ямар байгаа тэр чиг хандлагт бид хүрч хөгжиж энэ их ачааг тээвэрлэн. Тэгэхээр энэ чухал ажлуудыг бид 2025-аас 2030 оны хооронд төлөвлөлт хийхээр ажиллаж байгаа. Одоо бид нийт 21 төрлийн тарифын бүлэгтэй 21 төрлийн ачааг бол тээвэрлэдэг. За манай тариф алдагдaltaй байсан 2025 оны 1-р сарын 1-ээс эхлээд хүнсний бараа болон нефтийн бүтээгдэхүүнээс босод бүх тариф өөрийн өртгөө нөхөх хэмжээнд ашигтай болж ажиллаж байгаа. Тарифын индексац хийсэн гэсэн үг.